Есүс сургаалт зөөрлөлөөр тэдэнд айлдаж эхлэв. Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, тойрволон хашаа бариад шахуурганы сав суулган цамхаг босгож юм. Тэгээд үүнийг тариаланчдад түрээслээд аянд явв гин. Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзм очруулахаар зарцаа илгээв. Тэд зарцыг нь барьж зодоод хоосон буцаажээ. Тэр дахин өөр зарцыг тариаланчдад явуултал чулуугаар толгойг нь хаг цохиж доромжилжээ. Тэр өөр нэгийг илгээтэл тэд түүнийг нь алав. Өөр олны зармийг нь зодож, зармийг нь алжээ. Түүнд үлдсэн ганц нь хайртай хүүн байв. Эцэст нь тэр. Тэд хүүг минь хүндлэнэ гээд түүнийгээ явуулав. Харин тариаланчид бие биендээ энэ чинь өв залгамжлагч нь байна. Эрцгээ. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно гэцгээж. Түүнийг барьж авч алаад усан үзмийн талбайгаас гарган хайжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн юу хийх вэ? Тэр ирж тариаланчдыг хөнөөгөөд усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө. Та нар барилгачдын голсон чулуу булангийн чулуу болжээ. Энэ нь эзнээс ирсэн бөгөөд бидний нүдэнд гайхалтай гэж бичвэрээс уншаагүй юу гэлээ. Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зөвөрлөл өгүүлсэнийг тэд ойлгоод Есүсийг барихыг санааргасан ч ард олноос айв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа. Тэд түүнийг үгэн дээр нь өргөтөж барихын тулд фарисеин болон Херодийнхний зармийг Есүс рүү явуулав. Тэд ирээд түүнд "Багшаа, бид таны үнэнч хийгээд хэнийг ч үл ялгуурлан хэнд ч тал застдаггүйг. Харин Бурхны замыг үннээр заадгийг мэднэ. Цэзарт албан татвар төлөх нь хуульд нийцэхүү үгүй юу?" гэж асуухад Есүс тэднийг хоёр нүур гаргаж байгааг мэдээд тэдэнд "Та нар юунд намайг сорно вэ? Надад динар авчирч үзүүл" гэв. Тэд нэг динар авчирсанд Есүс "Энэ хэний дүрс бичээс вэ?" гэхэд тэд "Цэзарын" гэлээ. Есүс тэдэнд "Цэзарын юмыг Цэзарт, Бурхны юмыг Бурханд өг" гэж айлдлаа. Тэд үүнд гайхацгаав. Амьлал гэж байхгүй хэмээн ярьдаг садукайчуудын зарим нь Есүс дээр ирж түүнээс асуусан нь "Багшаа, Мосе хэрв хэн нэгний чинь ах нас барж эхнэр нь хүүхдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой гэж бидэнд бичсэн. Ах дүү долуул байсан. Ууган нь эхнэр аваад үр хүүхдгүй өгсөн. Хоёр дахь нь тэр эмэгтэйг авч нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил. Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Бүхний эцэст мөнөөх эмэгтэйч өөхөв. Амьлалд тэр хэнийх нэхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрэлсэн шүү дээ. Гэхэд Есүс тэдэнд "Та нар бичвэрийгч Бурхны хүчийг ч мэдэхгүйгээс төөрөлдөж байгаа хэрэг энэ бус уу? Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэгчгүй, нөхөрт гарахчгүй. Харин Тэнгэр дэх Тэнгэр элч нартай адил болох юм. Харин үхэгсэд амилах тухайд Мосегийн номд Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан бол би байгаа юм гэж бутан дотроос Мосед Бурхан айлдсныг та нар уншаагүй юу? Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд төөрөлдөжээ" гэж хэлв.
хуулийн багш нарын нэг ирж тэдний маргалтыг сонсоод Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж түүнээс ямар тушаал бүхний эхэнд байх вэ гэж асуулаа. Есүс эхнийх нь сонс Израиль. Бидний бурхан эзэн бол ганц эзэн мөн. Чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрл гэсэн нь юм. Чи хөршөө өөрийн адил хайрл гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй гэлээ. Хуулийн багш түүнд тийм ээ багшаа. Тэр бол ганц бөгөөд түүнээс өөр байхгүй гэж та үннээр айлдлаа. Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаж, хөршөө өөрийн адил хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд нядлах тахилаас ч илүү чухал гэв. Түүний ухаалаг хариулахыг Есүс хараад түүнд чи Бурхны хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хинч дахиж түүнээс юм асууж зөрхөлсөнгүй. Есүс сүмд зааж байхдаа яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ? Давид өөрөө ариун сүнсээр эзэн миний эзэнт би чиний дайснуудыг хөлд орчин тавих хүртэл баруун талд минь залрах түн гэв гэж хэлсэн. Давид өөрөө түүнийг эзэн хэмээн дууддаг бол тэр яаж түүний хүү байх вүлээ гэж айлдав. Хурсан олон түүнийг дуртаяа сонсож байв. Тэр сургаал айлдан хуулийн багш нараас сэрэмжлэх түн. Тэд урт дээлтэй явж гудамж зээл дээр хүндлүүлэн мэдлүүлэх дуртай. Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд найран дээр хойморт залрах дуртай бөгөөд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрээг цөлмөж удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эднэр илүү хүнд шийтгэл хүлээн гэв. Тэр Эрдэнсийн сангийн эсрэг талд суугаад Эрдэнсийн самд ард олон хэрхэн зэс зоос хийхийг харж байв. Олон баячуул ихийг хийж байлаа. Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж нэг квадрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ. Есүс шамраа дуудаад үннээр би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй Эрдэнсийн самд өгсөн бүх хүнээс ихийг өглөө. Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ амин зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө.